Үндэсний ном сум урлал. Соёлын бие тус өв. Яс эвэр наалт бүхий нарийн хийцийн зүймэл ном үүсэж бий болсон газрын нэг нь Монгол нутаг. Цаг үеийн хувьд бол хүн нүгийн үетэй холбогдно. Эсхий туурхтан талын нүүдэлчдийн дайн байлдаан гол зэвсэг болж байсан зүймэл нарийн хийцэд ном сум хэрэглэх арга нь боловсрон сайжирсаар 13 дугаар зуун гэхэд ур хийц нь улам төгөлдөржин Монгол номны хувьд сонгодог хэмээн нэрлэж болох үс хэмжээнд хүрчээ. Судлаачдын тодорхойлсноор тэр үеийн Монгол ном Европынхоос 2 дахин хол тусгалтай. Сум нь бараг бүхий л төрлийн халах, хаалт, хатан хуйгийг нэвтэлдэг байсан. Монгол ном сум нь ангөрөө, наадам, тэмцээн, аян дан, чухам юунд хэнд зориулагдсанаас шалтгаалan олон янз байжээ. Номын 3 бие буюу гол бүтцэд эвэр, хулс, бодын шөрмөс ордог. Дэлхийн олон орны ном сумтай харьцуулбал Монгол үндэсний ном шөрмөстэйгээр ялгардаг. Тиймээс эвэр элэгтэй, шөрмсөн артай ном гэдэг. Ном сум харамхаас өмнө номоо эвшээлгдэг. Эвшээлгэнэ гэдэг нь номынхаа хатуу зөөлнийг тохируулж чангалахыг хэлнэ. Энэхүү үйл нь шөрмөсний физик чанар алдагдахаас сэргийлж байгаа хэрэг. Нэг номонд 12-13 төрлийн материал ордог. Чимхлүүр ажил ихтэй. Түүхийн эдэ бэлдэж ном сум хийхэд 4-6 сарын хугацаа зарцуулах нь ч бий. Нааж зүйх гээд нарийн ажиллагаатай. Хулс эвэр хоёрыг наагаад хатсны дараа шөрмсийн тавьдаг. Наалт наандаж 4-6 сарын дотор хатдаг. Бүтэн 1 жил болж байж гүйцэд хатах үед явагддаг. Номыг удаан хатаах тусам хамгийн сайн бат бэх болдог. Үйлдвэрлэлийн голдуу сэрвний үйлрэлд явуулах нь тохиромжтой. Учир нь бүх материал амьтны гаралтай тул 100 түүхийн эдийн олдсон муу хэд халуунд ном хатдаггүй. Ном сумны хэрэглэл нь ном хайгуул, товхны хамт, номны хөвж, амгайвчны хамт, сум болцооны хамт, эрхивч, бугын ороот гогцоо хавчуургын хамт, сумны ховд, сум халаах алчуур зэрэг болно. Номны гэр буюу уут нь бариул, хичээр, самсаа, матах хэсэг, өвөр тал, ар тал, амгайвчны онь, товх, хайгуул, уяанаас бүрдэнэ. Ном сум урлал нь алингар ном сум урлал, урайд ном сум урлал, урайнхай ном сум урлал гэсэн өөр хоорондоо нутгийн ур хийц арга технологиор ялгагдах төрлүүдтэй. Монгол улсын соёлын бие тус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн уламжлалт гар урлал айн 45-д бүртгэжээ.